За тэгэхээр залуусаа алдарт Black Mirror зурлалын цоошин season гарсан байгаа. Киноны чиглэл нь яг миний сонирхдаг уран зөгнөл чиглэлтэй. Тэгсэн мөртлөө өнөөдрийн бидний амьдралтай аюу холбоотой зав. Бидний ингээд хэрэгжилж байгаа сошиал, техник, технологи ирээдүйд ямар сөрөг талтай вэ? Ямар эрсдлээ вэ гэдгийг аюу гой харуулдаг тийм кино. Тэгээд анги бүр дээр өөрөөр үйл явдал гардаг. Тэгэхээр яг ингээд нэг үйл явдалтай хит удаан нууршихгүй, ноцтолгүйгээр шууд яг нэг ангитай 40-оос 1 цагийн хооронд яг нэг бүтэн үйл явдлыг гоё багтаадгаараа над айгу давуу таланд санагддаг. Тэгээд өнөөдөр хідүүлээ шинэ сизны миний зүгээс хамгийн таалагдсан нэг анги нь цохож аваа та нарт гоё ингээд түүх болгож ярилцъя гэж бодлоо. Спойлер байгаа. Би бас шууд хамаагүй ярина. За энэ хүн ангийн нэр нь Beyond the Sea гэдэг нэртэй байгаа. Одоо тэнгисээс цаашаа. Одоо ингээд алс хоолл ер нь гэсэн утга санаатай. Тэгээд төгсгөл нь ер нь бүр үдгчдийн боцноос илүү зочирдум, илүү ингэж төсөөлшгүй дуустдаг учраас над бол бас таалагдсан. Гэхдээ та нарын дийлэгтэн төгсгөл нь жоохон таалагдахгүй байж бас магадгүй. Тэгвэл бол би ойлгоно. За киноны үйл явдал ерөөдөө юу вэ гэхээр шүү дээ. Кино бол хоёр гэр бүлийн талаар гардаг. Нэг гэр бүл нь жоохон хоорондоо хөндийдүү, нөгөө гэр бүл нь илүү уянхтан, одоо нялуун, уянхтан, урдлаг тоглолт хүүддэг. Одоо хүүхдүүдийнхээ гэр бүлийнхээ одоо энэ зурм мургийг зурдаг, одоо аавын талаар гардаг. Тэгээд нөгөө айгу урдлагсаг, нялуун гэр бүлээрээ гараад нэг кино үзчихэд ингээ гараа явжсэн чинь нэг хоёр залуу одоо хос ирснэ. Та Дэвид Росс мөн үү гэж асуудаг. Тэгээд ингэснээр бол тэр одоо урлагсаг гэр бүлийн нөхрийг нь бол ингээд олны танил гэдгийг бол шууд ингээд мэдж болно. Тэгээд нөгөө нөхөр чинь би мөн байна гэдгсэн чинь нөгөө залуу хос нь та тэгэхээр одоо дээр унтж байгаа гэсэн үг те танд хурж үзэж болох уу гэдэг байхгүй юу? Тэгэхээр нь би шууд ингээд ойлгож авах. За энэ бол эсвэл хүн биш байна, эсвэл робот байна. Гэхдээ робот гэхлээр хитрхи бас уян хатанд яг хүн шиг заа ингээд харахад бол мэддэхгүй заа. Тэгээд нөгөө нялуун гэр бүл чинь гэртээ хайрсныхаа дараа хүүхдүүдээ унтуулчаад эхнэр нөгөө хоёр нь дуу тавиал хоорондоо бүжиглээл жоохон ялуурал те. Нөгөө нялуун биш гэр бүл нь болохоор ингээд чив чимээг нэ хийх юм ярихгүй ингээд ая тагуугаал нэг тийм жоохон хөндийдүү юм шиг заа. Тэгээд байжгаад нөхрүүдийнх нь хоёр нөхрийнх нь цаг дуурна. Хоёр өөр газар ингээд үйл явдал ингээд явж байгаа штэ. Тэгээл цаг дуураад шууд цаг руугаа хараад явах цаг боллоо гэл. Яг цаг боллоо хонгор мэн гэх бүр ингээ монголоор дуулдаг заяа камертоны дуу. Тэгээд нөгөө хоёр нөхөр нь гэр эртээ өөртөөхөө өөр тусдаа өрөөндөө орсон чинь нэг юм шүдний эмчийн сандал шиг нэг юм сандал жоохон төөрөмж гэдэг байхгүй юу. Тэгэл тэрэн дээрээ суугаал унтаал сэрсэн чинь яасан бэ гэхэлэр вэ штэ. Хамгийн зэвүү хэсэг заяа. Сансар дээр үж идэв. Нөгөө төөрөмжээр суучаад нүдэн анаад нээс нь сансар дээр сэрж байгаа байхгүй юу. Тэгээд юу вэ гэхэлэр мань хоёр залуу байж та сансар дээр нэг ингээ сансрын хөл дотор урт хугацааны даалгавар биелүүлж байгаа хоёр болж таардаг. Тэгээ мань хоёр яадаг вэ гэхээр тухайн төөрөмжийн ачаар хэсэг хугацаанд сансар дээр ажиллаж байгаа хэсэг хугацаанд гэртээ амьдардаг заяа. Гэртээ гэр бүлтэйгээ ингээ хамт байдаг. Тэр төөрөмжийн ачаар. Тэгээд нэг том асуудал үүснэ заяа guys. Энэ бол нэлээд том асуудал заяа. Нөгөө нялуун гэр бүлийг гэртээ байж байсан чинь гэр нь бол аюу том орд гарш аюу гоё гэртээ заяа. Гэртээ байжсэн чинь нэг хүмүүс инээлтэх чимээ гараад байдаг байхгүй юу? Гэрийнхэн доор нь галтгоон ч юм уу те өөр нэг өрөө нь инээлэл жоохон чимээ гараад тэгэл мань нөхөр шууд бейсболын цохиураа аваад доошо буугаад мэдээ шалгана штэ. Тэгээ нөхөр нь юм чин тэгэл одоо шалгахаас өөр арга байхгүй штэ. Тэгэл шалгаал ингээл доошо буусан чинь хитэн гарууд ороод ирсэн заяа. 3 4 5 гарууд ороод ирсэн заяа. Зүгээр бааварлж байна нөгөө чи юм минь авч идэл. Чи тэгээ яах юм гэсэн маягаар хайрцаа заяа. Тэгээд нөгөө нөхөр нь одоо эндээс гарцгаа марцгаа гэж энийг амар тоохгүй заяа. Тэгээ мань нөхөр амхандаа л бейсболгоо цохиураа зохисон чинь оонохгүй. Тэгээд нөгөө хитэн гарууд нь бариад автын заяа. Нэг юм бүлгэл юм шиг байгаа заяа. Нэг юм итгэдэг нэг юм бүлэг юм шиг байгаа заяа. Колт гэж ярьдаг штэ. Монголоор юу гэдэг вүлээ. Тэгээд нөгөө нөхрийг нь ингээд барьж аваад дарж агаад гарын таслаад үз гэдэг байхгүй. Тэгээд гарын таслалтын заяа. Гарын ингээд таслсан чинь яасан бэ гэхэлэр вэ штэ. Гар нь робот. Тэгээд нөгөө бүлгийн чинь ер нь л өмнө мэддэг байсан байлээ л тэ. Тэгээд тэр бүлэг нь яадаг вэ гэхэлэр ерөнхийдөө байгалийн жамыг ивцэн тим юмд айгу дургу гарууд одоо атаархсандаа гэдэг ч юм уу те ингээд зүгээр ингээд гэрт нь орж ирэл гарын ингээд таслаж байгаа байхгүй. Тэгээд чинь робот заяа. Тэгээд гарын таслчаад алхаар толгоор нь зогсон чинь ерөнхийдөө тэр робот нь тэр бие эвдрээд буцаад ингээд сансарлуугаа явчих байгаа байхгүй юу. Тэгэд энэ юу гэсэн үг гэхэлэр вэ штэ. Яг тэр хоёр
залуугийн яг жинхэнэ биеийн сансар дээр байгаа байхгүй юу? Гэр бүлтэйгээ ойрхон амьдрахын тулд эсвэл зүгээр сэтгэл санаагаар мэдээж явна штэ сансарт амьдрал та хэд бодолтой сансар руу та нарт даалгаврах юм бол хэдэн жил зүгээр юу ч харахгүй дэлхий дээрээс юу ч харахгүй ингээд явчихаар хүний сэтгэл санаа бүр байхгүй болно штэ. Тэгээд тэрнээс сэргийлээд ингээд дэлхий дээр өөртөх нь арай робот хувилбарыг үлдээгээд тэгээд робот хувилбарыг яг бие шигээ яг ингээд 100% төгс бас ажилддаггүй юм шиг байна заа. Тэгээд тэр гэрт нь орж ирсэн бүлгийнх нь тиймэрхүү юм дургу заа. Ингээд байгалийн одоо жамыг эвдлээ. Тэгээд нөхөр чинь толгор руугаа алхтуулчаад тэгээд ингээд сэрж байгаа шүү дээ. Яг жинхэнэ ингээд сансрынхаа хөлөг дотор хүү юу гэгээд тэгээд буцаад нэг юм картч төхөөрөмжтэй заа. Тэр картаараа залгаж яг тэр дэлхий рүү ингээд робот руугаа ингээд холбогддог заа. Холбогдоод буцаал ирсэн чинь мань нөхрийг хүлцэн заа. Гэр бүлийг ингээ хоёр хүүхдийг ингээ суулгацсан заа. Тэгээд эхнэрийг ингээ доор ингээ суулгацсан. Эхнэр нь би жинхэнэ хүн штэ намаа битгий алалтаа хоёр хүүхдийг нь битгий алчих гээл. Хоёр хүүхдийг нь яаж болохгүй шүү гэд. Гууж исэн чинь нөгөө хүмүүс нь тоодгүй. Тэгээ шууд та хэд байгалийн жамыг ивцсэн. Чи энэ роботтой ингээ хамт байсан бас хамт одоо ингээ амьдэрдэг байсан. Хоёр хүүхд чинь одоо чи ингээ хариуцлага хүлээн гэ. Шууд нөхрийнх нь одоо хуулбар тэр роботынх нь нүдэн дээр нь одоо эхнэр хүүхдийн алаад гэрийн шатаачтай. Тэгээ роботын штац юм чи сэрээд яг сансар дээр сэрээд нөгөө нөхөр нь бүр ингээд гачин болно штэ бүр ингээд шоконд ороод эхнэр хүүхдийн нүдэн дээр нь ингээд алдсан. Тэгээ байшин шатаацсан. Ингээд өөрөөр хэлбэл дэлхий дээр юу ч хүү болоод сансар дээр ингээд гаван цараа сэрж байгаа байхгүй. Тэгээ нөгөө сансарын агентлагаас нөгөө нөхөр вэ штэ нөгөө хамтрагч одоо нөхөр рүү залгаад та нөхөр чи ийм зүйл болсон байна гэл. Тэгээ шууд очиод нөгөө хамтрагчаа хаарсан чинь бүр нэг өрөөнд бүр шоконд орсон. Бүр ойлгомжтой тийм таад бүр төсөөлж байгаа. Тэгээд нөгөө гэр бүлээ нүдэн дээрээ алуулсан хүн чи шоконд ороод нөгөө хамтрагч руугаа намайг ганцаараа нөрөх гэ бүр шоконд ороод тэгээ бүр тэрнээс хойш хідэн хоног бүр баалгарсан заяа сахал үс нургаад бүр ингээд сэтгэл санаагаар унаад ядж яхад бүр сансар дээр заяа хинч байхгүй. Тэгээд юу гэсэн үг гэхээр нөгөө хамтрагч нь гэрлүүгээ явж болоод байдаг. Нөгөө хамтрагч нь бас эвгүй санагдаж шүү дээ. Ингээд хамтрагчаа ингээд сансар дээр газараа нөхөд өөрөө ингээд гэртээ ирээд гэр бүлтэйгээ хамт байгаад нөгөөд нь бүр ингээд шоконд орсон. Тэгээд нэг өдөр нөгөө хамтрагч нь нөгөө жоо хөндөй гэр бүлтэйгээ ингээд хамт ингээд байж байсан чинь цагийн дуурдээ. Тэгээд цагийн дуураад яаралтай дохоо ирээд ингээд очиод хаарсан чинь нөгөө сэтгэл санаагаар уунсан хамтрагч нь баг ингээд амиа хоортлох гэж юм шиг ингээд зогсож яадаг байхгүй юу? Нөгөө яг сансар руу ил гардаг бүхийг дотроо ингээд шоконд орсон ингээд зогсож яадаг байхгүй юу? Тэгэл нөгөө хамтрагч нь санаа зовж эхэлнэ. Нөгөө хамтрагч нь хэрвээ нас барах юм бол хөлөг хэрвээ устгах юм бол тэр хоёр хоёулаа устна штэ. Тэгээ тэр нь үхэж болохгүй. Тэгээ тэр нь үхчих юм бол дахиад 4 жил тэр хоёр даалгавартай зав. 4 жил ямар нэгэн асуудал гарахад нэг нь дотроосоо хаалган онгоолгоод компьютероор юм хянаад нэг нь гадаа нь ингээд засвараа хийж явах үг нь ёстой байхгүй. Яг хоёр хүний баг байхгүй юу. Тэгээ мань хүн санаа зовж эхлэн заяа. Нөгөө их нартайгаа яриад яана хэрвээ тэр ингээд амиа хорлчих юм бол миний жинхэнэ бие тэр дээр байгаа штэ. Тэгээ бид төр ингээ хоёул асуудалд орно. Энэ бол хоёр хүний хөлгөн онгоц, хоёр хүний даалгавар ямар нэг юм хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд эхнэр нь нэг санал гаргаад бай. Болохгүй бол чи өөрийнхөө одоо тэр робот буюу өөрийнхөө тэр хуулбартаа оруулаад ингээд нааш аваад ирээ. Энд ирээд ингээд гадаа ой мод хараад цаг ой модоор зугаалаад бясалгал хийгээд ингээд арай нэг сэтгэл санааны өөдрөг болох байх гэдэг байхгүй юу. Тэгээд тэр хоёр ч ярьж чаад за тэгэж үзье. Тэгвэл сэтгэл санаа гайг болоод арай ч амиа хорлоод ингээд яахгүй бах. Нэг удаа ямарч тэгээд үзье. Тэгээд нөгөө гэр бүлээ алдсан хамтрагчаа өөрийнхөө одоо тэр дэлхий дээрх өөрийнхөө одоо хуулбар руу оруулаад гэртээ авчирдээ. Тэгээд ирээл байшин нарчаал ямар гоё байшин бай, гадах байгаль аягаа ямар гоё байгаль вэ гээл модон дээр ингээл ирчээл байгаль майгал хараал уйлал тэр нэг хамтрагчийн эхнэр нь одоо ингээл тэрж тайвшруулаад ингээл ерөөдөө бас нэг сэтгэл санаа нь хөөрхөн онгоочтын зав хэсэг зур. Тэгээ буцаад нэг хамтрагч дээр ирээд сансар дээр ирээд сэтгэл санаа гоё онгоочлоо баярлаа. Тэргээл ерөөдөө харваас аюу гоё болцсон байдаг. Тэгээд маргааш нь дараагийн өдөр нь яадаг вэ гэхээр нөгөө гэрт нь очисон хамтрагч нь нөгөө хамтрагчийнхаа гэрийг нь зурцсан байдаг. Нөгөө урлагт айгүй ойрхон нөгөө зурдаг мурдаг ялуун нөхөр шнэ тийш ингээд гэрийн зургийг зурцсан байдаг. Тэгээд нөгөө залууч өөрийнхөө гэрийн зургийг харчаад өөх ямар хөөрхөн зурсан. Манай хэрвээ дэлхий дээр ийм зураг байсан би хан дээр өөлөх байсан гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хамтрагч нь өдөл би чамны гой зураад өгье л дээ. Гой зураад өгье. Би зураг дуртай. Зураад ингээ миний сэтгэл санаа амар гой тайвширдаг. Тэгээд хамаагүй гой болох байхаа. Чи өөрөө л мэд. Гэхдээ би ингээд гой зураг зураад чамд ингээд гой баярснаа илэрхийлмээр байна гэд.
Тэгээд ерөөдөө би бодож үзье гэх. Тэгээ ингээд зурхаар болдъё. Одоо өөрөөр хэлбэл өөрийнхөө гэртээ авчираад ингээд амбаарн дотор яг энэ зургийн одоо хэрэгсэл мэрэгслүүд ингээд зураг зурулж байгаа шүү дээ. Тэгээ хэр удаан зурдаг гэсэн чинь нөгөө 7 хоногт нэг цаг л зурх байх, нэг хэд удаа л зурх байх, гайг байх гэлтэй. Тэгээ залуу ерөөдөө зөвшөөрдөө өөрийнхөө одоо дэлхий дээрх робот хувилбар руугаа оруулаад одоо тэр амбар дотроо хитнэрээр одоо тий зураг хүргэн ингээд хэрэгсэл мэрэгс ахуулаад за чи одоо ингээд зураг зураа 7 хоногт нэг цаг ч юм уу ингээд би чамаа ингээд зургуулчаа гэдэг зөвшөөрдөө. За тэгээд эндээс үйл явдал жоох ингээд юу яана. Мань нөхөр ингээд хөгжим тавиал айгуу тийм Франц дуу сонсдог. Айгуу тийм Франц тийм урлагийн хайрын дуу муу сонсдог заяа. L'amour ясийсэн гээл заяа. Айгуу сүртэй. Тэгэл тэр дуу муу тавиал зураг мургаа зураал байж хта эхнэр нь хальт ирээд ингээд зураг мураг ярьж байгаа. Зураг зааж өгж явахта эхнэрийнх нь гар маранд хүрээл. Тэр чинь бас жоохон тийм нэг одоо юу мэр чим битээ. Уур амьсгал үүсэж байгаа штэ. Тэгээд баагаар ингээд явсаа нэг мэдсэн чинь ингээд хамтаа ингээд бүжиглж гэлцсэн. Жохон нялуурал ихлэх гээд ингээд жохон ингээд мань нөхөр ер нь жохон ингээд даварж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхнэр нь ингээд бойлуулад ёо би ингэж болохгүй. Чи одоо ингээд ер нь жохон ингээд цочирцсан заяа би ингэж болохгүй нэ тэрэгээд жохон эмоцороо жохон явцсан тухай. Тэгээд эхнэр нь жохон шокноор галгааруу ороод ус мус уугаал ёо ингээд би шоконд орсон ёстой итгэхгүй байна гэж тэгж хоорондоор нь хүүн ирээд нөгөө зургийн нэг хүүтэй заяа. Тэгээ хүүн ирээд нөгөө зурж исэн зургийн жоох ингээд муухай болох штеп. Тэгсэн чинь нөгөө залуу чинь нөгөө хамтрагч нь гэсэн үг штеп. Хүүн ингээд толгойд нь ингээд цогчтой. Тэгээд нөгөө хүүн ингээд гэрлүү ороод уйлаад тэгээ жоохон тэр ингээ яриа олон зав. Тэгээ яг нөгөө жинхэнэ нөхөр нь дараа нь хуулбартаа орж ирээд их нартайгаа ярилцсан шүү дээ. Юу басан дайжгүй юу гэдгсэн чинь нөгөө эхнэр нь хамаагүй нөгөө жоохон нялуурах шахснаа ярихгүй. Тэгтээ яг нөгөө ингээд хүүхдээ чи ингээд толгоороо ингээд цогсоо. Би юусаа ингээд нэг амир ингээд бас авчрахыг ингээд хүсэхгүй байна гэдгсэн чинь нөхөр нь за яах вэ нэг удаад ингээд яах вэ хүүхдээ өөрөө салахгүй давыз. Нэтрийг ерөөдөө жоохон ингээд тоохгүй ингээд орхичдаг байхгүй юу? Манай хамтрагчийн байшин нь яаж яа дуусчихаа та наа чи ингээд байшингаа дуусчих маснаа гоё болоод ингээд яачих вэ? Одоо ганц 2 удаа л зурвалч тэгэл болоо гэж тэгдэ. Тэгээ одоо гайгүй ганц 2 зурх байх уу гэдгсэн чинь эхнэр нь ер нь жоохон дургу байдаг байхгүй мэдж байгаа штэ эхнэр. Тэгтээ яг тэр ялуурах шахсан хэсгээ нөхөртөө хэлээгүй. Тэгээд нэг өдөр нөгөө зураг зурдаг хамтрагч нь нөгөө нөхрийнх нь биед нь ороод зураг зурж байхдаа нэг дэлгүр мэлгүр явдагчлаа жоохон цаг удацдаг байхгүй юу. Тэгээд цаг удаж хоорондоор нь хамтрагчийнхаа өрөөрөө нь орж хардаг байхгүй юу. Тэгсэн чинь ингээл аюу их зургнууд одоо хуучин гэр бүлийн хүүхдүүдийн зураг, эхнэрийн зураг явж ийснаа нэг тэмдрийн ингээд ухсан чинь өөрийнх нь эхнэрийнх нь зураг байдаа. Гэхдээ эхнэрийнх нь нүцгэн зураг. Яг нөгөө Титаник дээр ингээд нөгөө зурдаг штэ. Яг тэрэн шиг. Окей. Тэгээ мань нөхөр мэдээж ингээд янз бүрийн бодно өстэй хүүе эн чи одоо юу болж байна бас ингээд хардл сэртэл мэртэл төрөлтэй тэрүүгээр чи бас ингээд эмоц ингээд явна штэ. Тэгээ шууд нөгөө угжоонс нөгөө яаралтай юугаа дараад ингээд нөгөө нөхрийг дуудаж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө хамшигч яас юу болсон бэ гэснээр шууд нөгөө юуг ингээд харуулад чи энэ яаж байгаа юм бэ өгшөө энэ тэр наа чи миний ихнэр штэ энэ тэр гэсэн чинь нөгөөд нь за зуушлаараа чи ингээд энэ зүгээр юу фантаз байсан юм аа гэл энэ зүгээр миний зүгээр л юу битэрийн хооронд юм болов гэсэн чинь нөгөө нөхөр нь ингээд цогчтой ирүүлэн цогчтой чи юм уу те яасан ийсэн гэдэг. Тэгээд гэсэн чинь нөгөө гэр бүлээ алдсан хамтрагч нь ингээд чи юу ч ойлгохгүй танаа ихнэр чи амар ганцаардаг надад одоо юу ч байхгүй гэтээ чамд бүгд байгаа чамд юу байгааг чи юусоо ухаарахгүй байна ихнэрээ баг хайрл майрл гэл ингээд ихнэр чинь хайр тутагч юм уу чи ингээд ярьдаг байхгүй. Тэгэл тэр хоёрын хооронд ерөөдөө нэг юм нэг юу үүстэй жоохон тим юм үүсчтэй. Тэгээд нөгөө гэр бүлээ алдсан хамтрагч нь жоохон дараа нь ингээл ирээл уучлаарай би ингээд чамаас ингээд уушлахгүй байна. Гэтэ би ихнэрээс чинь ингээд биеэрээ ингээд уушлахгүй гэсэн юм аа гэдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь өөт нь гүүгээд яг яахгүй чинь шууд гарнаас нь бариад жоохон тийм агрессив юм ингээд харагддаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь үгүй чи одоо манай гэр лөө яасан ч яахгүй манай ихнэр чамаа бүр үзэн ядж байгаа гэл чамаа бүр хүний сүг гэж хэлсэн яасан ингээд жоохон давсалчтэй. Ер нь бол жоохон давслаад ингээд тэгсэн чинь нөгөө залуу ингээд бүр ингээд шоконд орсон. Ингээд царай нь бүр ингээд яалч хүн ингээд шоконд орсон. Жүжигч нь бас аюу сайн жүжигч чинь. Тэр нөгөө жүжигч нь бол угаасаа сайн жүжигч шүү дээ. Та мэдээж нөгөө Breaking Bad-ийн нөгөө жижигхэн залуугийн дүр тоглолдог. Тэгээдсэн чинь нөгөө гэр бүлээ алдсан. Дээрээс нь нөгөө хамтрагчийнхаа гэр бүл ихнэрт нь бүр ингээд үзэн ядагдсанаа ухаарад бүр ингээд нэг бүр гачин болчихж байгаа шүү дээ. Тэгээд царай нэг сонирн болчтой юм заа. Тэгээд жоохон байж байгаа. Тэгсэн хугацааны дараа ингээд мань хүн гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ингээд байж исэн чинь яаралтай тохион дууртай. Яаралтай тохион дуурлаа гараал харсан чинь нөгөө хамтрагч нь энд нэг компьютер энд нэг юм нэг алдаа гарсан байна. Дөрөвдүгээр хэсэгт нэг юм алдаа гарсан байна. Гад чиний шалгаад үзээч гэдэг байхгүй юу. Тэгээд мань нөхөр юу ч бодлоо. Тэгээл шалгаал яг нөгөө сансарт нэхээс өмнө нөгөө бүх байгаа юм одоо ингээд нөгөө уншуулдаг кашта цагаа бүх металл юм аа ингээд хамтрагчтай өгж жагаад
гардаг штэ. Тэгээ манай хүн бүх юм өгцөн заяа. Бүх юм өгөөд тэгээд ингээд гараад юу ингээд шалгадаг байхгүй юу? Сансрын хөлгийнхөө гадаа тэр дөрөвдүгээр хэсэгт нь ямар нэгэн асуудал байна уу гэж шалгасан чинь ямар ч асуудал байхгүй. Зүгээр заяа. Тэр хэд ямар ч асуудал байхгүй. Зүгээр л хуурамч дохио яагаад ингээд гаргацсан заяа. Нөгөө хамтрагч нь. Тэгэл Дэвид энд ямар ч асуудал гараагүй байна. Дөрөвдүгээр хэсэгт ямар ч асуудал гараагүй байна гэж тэгсэн чинь хариу байхгүй. Бүр таг. Орс ураг байхгүй. Тэгээд ингээд буцаад ингээд хаалгаа ингээд бадлаад хаалгаа онгоолгоч гэсэн чинь бүр онгоолохгүй байгаа байхгүй. Тэгээд яг тэр үед үзэгчид юу гэж бодох нь ойлгомжтой тийм үү. Тэр мань нөхрийг хөлгийн гадаа ингээд цүлж хаяал мань нөхөр гэр бүлийнхэнтэй ингээд баг ингээд нөхрийн оронд амьдрахын юм шиг тийм юм төсөөлөж байгаад тэгэл яг би ч гэсэн тэгж төсөөлөл за ингээд кино дуусч байгаа мань хүн ингээд өнгөрч байгаа юм гэсэн чинь хаалга нонгоод. Тэгээ хаалга онгоол ороод ёо чи ч одоо яач вэ маач вэ өгшөө гэсэн чинь би 0-д байсан гэдэг тийм. 0-доо юу яриад байгаа юм бэ гэж юм авчаал ингээл тэгсэн чинь карт нь байхгүй. Алуу картаа өгдөө гэд миний картыг өгдөө линк гэдэг бох тэрийг. Алуу миний линкийг өгдөө гэсэн чинь нөгөө тийхэн царин сонь болсон зөө. Доош харсан нүдрийг нь харж чадахгүй байгаа штэ. Тэгээ ингээд линк ингээд мангар удаа ингээд өөр тэтэлгүй өгдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь мань нөхөр нэг юм сэжиг авчих байхгүй. Чи юу хийчихвэ гээл шууд линк аваад гүүгээл нөгөө дэлхий дээр гэр бүл рүү ингээд ордог байхгүй юу. Тэгээд гэртээс ирсэн чинь яасан гэж энэ хамгийн зөвүүн хэсэг нь. Хамгийн зөвүүн хэсэг нь. Зөвүүн ч байх уу. Хамгийн дарк хэсэг нь заяа. Тэгээд гэртээс ирсэн чинь хацар дээр нь ингээд нүр ам дээр нь цус болцсон. Гар мар нь цус болцсон. Амар цус болцсон, улаан цус болцсон заяа. Тэгэл айгаал ингээл мэдээж гэр бүлийнхаа ингээд дуудаж штэ лана ч үлээ те лана гэл ингээл тийс чинь хинч хариу байхгүй чив чимээгүй. Тэгэл доошоо ингээл гэр бүлийнхээ хайгаал явсан чинь хан маань бөөн зүгээр алаан болсон юм шиг заяа. Тэгэл буусан чинь мэдээж гэр бүл нь аль хэдийн өнгөрцөө. Тэгэл бас шокнд орд юм байна. Шокнд ороод уйлал хамгийн зөвүүн гэсэн заяа. Үзэгчд бол энийг ерөөсөө ингээд хараагүй байсан шүү дээ. Үзэгчд бол арайч гэр бүлийг алчихгүй байх гэж бодож исэн байхгүй юу? Одоо би ч гэсэн яг тэгж бодож исэн байхгүй. За энэ ингээд ирэхэд гэр бүлийнхээ нөхрийнх нь оронд нөхрийг нь сансарт хайчаад өөрөө нөхрийнх нь оронд ингээд амьдрах гэж байгаа юм болов уу гэж бодсон байхгүй. Тэгсэн чи бүр амар дарк төгсгөл хүлээчих жоохгүй. Тэгэл бөөн шоконд ороод шоконд орж дуусчаал буцаад сансартаа ирдэм байгаас. Сансартаа ирээл ингээд харсан чинь нөгөө хамтрагч нь ингээд сандал дээр ингээд суудсан за. Энэ бас хамгийн бас дүнэлт хэсэг за. Сандал дээр суудсан, сан ширнээр суудсан. Тэгээ ингээд сандлаа ингээд хажууд ишээ ингээд суу гэдэг байхгүй. Тэгээд энэ л болохоор ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө ингээд тэр хоёр нэг яг утгаараа нэг төвшөнд очиж байгаа байхгүй. Одоо ингээд аль нь гэр бүлгүй. Одоо ингээд гэр бүлээ алдсан. Одоо тэр мэдрэмжийг хамтрагчтай өөх гэж ингээд өөрийнхөө үзэн ядалтаараа гэр бүлийг ингээд алдсан заяа. Тэгээд ерөнхийдөө ингээд гайхаад ингээд хараад кино ингээд дуусна заяа. Суу гэж ингэж заагаад ингээд дуусна. Тэгээд дөнгөж гэр бүлээ алдсан мань хүнд бол хоёр сонголт байгаа тийм үү. Кино бол дуусж байгаа шүү дээ. Энээс хоошоо ингээд ингэж бодож байгаа хоёр сонголт байгаа заяа. Эхнийх нь гэр бүлээ алдсан уур уцаар эмоцо хамтрагчтай гаргаж хамтрагчаасаа өшөөг нь авах. Тийм үү. Гэхдээ өшөөгөө авбал дахиад 4 жил даалгавар биелүүлж яхад бол даалгавар амжилттай биелүүлж чадахгүй. 4 жилд угаасаа асуудал гарна. Угаасаа хоёр хүн хамтарч асуудлыг шийдэх одоо даалгавартай сансрын хөлөгт нь ямар нэгэн асуудал гарвал нэгэн дотроос нь хаалгыг онгоолгож хааж юмыг одоо харж компьютероор хянаж нэг нь гарахгүй бол болохгүй. Заавал нэг хүн хэрэгтэй тийм үү. Тэгэхээр хамтрагчаа хаалбал өөрийгөө бас алж ин гэсэн үг байхгүй юу. Тэр өшөөгөө авбал. Эсвэл хоёр дахь сонголт нь юу вэ гэхээр хамтрагчаа алахгүйгээр 4 жил хамттай байх. Тэр асар их эмоц өшөө авалтын хүслийг дараад хамтрагчтайгаа хамт даалгавартаа анхаарлаа төвлөрүүлэх. Та алийг сонгох байсан бай. Хэрэг оронд байсан бол. Энэ бол маш хэцүү асуулт. Аль нь ч хариулахад маш хэцүү. Тийм үү? За тэгээд та бүхэн харж байгаа нэлээд дарк зочирдом зохиолтой. Гэхдээ ингээд цаанаа ингээд өвүүлэмжтэй, хэлэх гэсэн санаатай. Тэгээд та таалагдсан бол бүгдээр лайк хийж эртээ бүртгүүлээрэ. Олон лайк, олон одоо комент харах юм бол би өөр хамгийн таалагдсан одоо зөвүүн одоо иймэрхүү цувралуудаар иймэрхүү яриа хийж болно. Subscribe хийж амжаагүй хүмүүс нь subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн эпизод уулзтлаа. Түр баяртай guys.